өрөөдөрөө мистик хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бяхаж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаалт усыг ихмэгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Та нар бидэртэй уулзахаар яаран дэлгэцэндээ ойртон суусан биз? Бид ч гэсэн хүүхдээ та бүхэндээ уулзахаар яаран ирлээ. Одоо нэстэггүй найз нараад ирнэ. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа нэг жохоо зүйлийг сарах хаднаа. Ойлгосноо үгүй. Хүүе нэстэггүй. Сайн шүдэрхээ. Сайн. Чи яагаад бүх төвтрээ бариад ороод ирвэ? Нэвтрүүлэг эхэлсэн юм уу шүдэрхээ? Эхэлсэн. Оо яагаад намайг хүлээхгүй эхэлчихэж байгаа юм бэ? Сайн мэдхэнэ найзуудаа. Би яагаад чамайг хүлээхгүй эхэлсэн бэ гэх юм бол нэвтрүүлгийн маань цаг болцсон. Тэгээ нэвтрүүлэг маань эхэлсэн болохоор эхлэлцээ. Би хацарсан байна те. Оцлаарай. Шүдэрхээ. Би бүгд төвтрээ шаналгаж үзлээ. Нэг төвтөр дутаад байна. Нэг төвтөр дутаад байна. Яатсан бол чи сайж үзсэн юм уу? За шүдэрхээ энэ аль дээр уран зохиолын дэвтэр. За. Энэ монгол хэлний дэвтэр. За. Математикийн дэвтэр. Математикийн дэвтэр үү? Тийм. За тийм байна. Тэгээд энэ ч бас өшөө зөндөө дэвтэрнүүд байгаа. Гэхдээ нэг л дэвтэр дутаад байгаа юм да. Тийм үү. Чи шүүгнээс хайсан уу? Шүүгнээс зөндөө хайсан. Орон дээр хайсан уу? Орон дээр ч гэсэн зөндөө хайсан. Орон доогуур хайсан уу? Орон доогуур ч гэсэн хайсан. Цүгэн дотор хайсан уу? Тийм цүгэн дотор хамгийн хүйдсэн би. Тэгээд яалчгүй яг нэг дэвтэр дутаад байгаа юм да. Ямар хичээлийн дэвтэр вэ? Харин ямар хичээлийн дэвтэр гэдгийг би санахгүй байна. Би тэгээд яагаад тэр дэвтэр чиний бүх хичээлийн дэвтэр чинь бүрэн байгаа юм шүү. Харин тэгэл нэг дэвтэр байсан санагдаад тах юм. Шинэ дэвтэр байсан юм уу? Тийм байна. Би яг монгол хэлний хичээлийн төр дүүрсэн байхгүй шүү дэрхээ. Тэгээд шинэ дэвтэрээр авсан байснаа сансан. Тэгээд тэрийг хайсан чи юусоо олдгоо. Ямар хайсан юм бол чи хүнийг нүгцэн болов? Чи авсан шүү дэрхээ. Би юу? Гүү мө. Тэгвэл хайчих юу? Чи өөр хүнийг нүгцэн болов? Өөр хүнийгэндээ. Чи сайн боддоо. Гэртээ байхгүй. Надад өгөөгүй. Тэгэхээр чи өөр хүнд төгсөн байж хаарлаа та. Нэрээ санацлаа. Хин төгсөн байна? Отгоо төгсөн юм байна манай ангийн. Тийм үү. Отгоо чамаас яах гэж хизээ авсан? Отгоо нөө дэвтрэнд осцоо шин дэвтэр байл өгөөч тэхүү нэстэгхүү гэд гуугаадсан байхгүй. За. Тэгэхээр би заамаа тэгээд лантаа маргааш нь дахиад яг адилхан шинийг аваад өгнө гэсэн. Тэгээд маргааш нь чам навчиж өгөөгүй юм шүү. Тэгээ надаа маргааш нь навчиж өгөөгүй бүр 1 тэгээд 2 3 бараг 4 бараг 5 хоног болсон байх шүү дэрхээ. Тийм үү. За яг нэстэггүй. Тэгвэл би чамаа шинэ дэвтэр өгье. За тэгээд үгүй шүү дэрхээ. Би отгоос лавмаар байна. Яах юм бэ? Отгоо ч чамаа дэвтэр өгөхөө мартсан юм шүү. Гүү мартаагүй. Яг би мэдэж албаар тэгсэн. Албаар нэстэг хүүгийн дэвтрийг одоо дүүрэнгүүт нь дэвтэргүй хэцүү байдалд оруулна гэж тэгсэн баха. Би ерөөсө отгоодоо муудлаа. Нэстэггүй тэгж болохгүй штий. Яагаад? Яагаад гэх юм бол танай найз отгоош мартсан байсан бол яах юм? Мартаагүй баха. Тэгээд эсвэл чамаа дэвтэр өгмөр л байсан чинь дэвтэр авах мөнгөгүй хатсан байвал яах юм? Эсвэл өөрийнх нь чамд өгнгээ хатгалсан байсан дэвтэр алга болсон бол бас яах юм? Тэгэхээр чинь би чамд гоё шинэ дэвтэр өгье чи отгоос дэвтэр авсаж аваарай заяа. Гүр шүдэрхий
отгоо уулын ингэх ёстой байсан шүү. Хэрвээ би отгоод өгөхгүй гэж хэлж болох байсан шүү, тийм ээ? Уулын ч тэгэхэд тэгж болохоо л. Харин би сайхан сэтгэл гаргаад гоё өгж явах чинь надаа маргааш нь өгөхгүй. Одоо би хэцүү байдалд орчлоо шүү өдөрхий. Эсвэл би чамд нэг юм хэлчих үү? За. Яаж отгоог чадах вэ гэж үү? Гүгүү. Би ерөөс чиг юм чам заажгүй заяа. Эсвэл чи хүнээс юм зээлж үтсэн үү? Үтсэн. Юу зээлжсэн бэ? Би өнгийн харандаа зээлжсэн. Гой зураг зурах гээд Тэгээ чи бусаж өгсөн үү? өгсөн. За. Тэгвэл чи бусад юм өгчээсэн үү? Өгчээсэн. Тэгвэл чи тийм ээ тэр зүйлээ бусаж өгчээсэн үү? Гэхдээ буцаад авчихсан уу? Авчихсан. Тийм үү. Эсвэл хүмүүс ч тийм ээ яадаг гэж би биэндээ юм зээлдэг гинэ. Зээлэх нь болохоор буцааж өгдөг. Харин өгөх гэж нэг бас өөр зүйл байдаг штэ. Бусад хэрэг өгсөн бол тэр зүйлээ буцааж авсны хэрэггүй гэдэг байхгүй юу? Яагаад гэх юм бол өгөх гэдэг зүйл, өглөг гэдэг зүйл хизээж хариу нэгдэггүй, хизээж надад буцаага дахиад ямар нэгэн зүйл өгөөсөө гэж харддаг байхгүй юу? Хэрвээ чи атгаанаас дэвтрээ өгсөн бол дахиж чи битээ хариу хараарай заяа. Харин чи зээлсэн бол буцааж авах нь зөв л дөө. Гэтэ чи өгчихсэн юм чинь одоо би чамд бүр гоё шин дэвтэр өгье заяа. Шүдэрхийн тех буруу юм уу? Тийм үү. Би тэгсэн чинь тэгэж бодож ирсэн шүү дээ. Надаа онцгой хандсан юм чинь би ч гэсэн онцгой хандах ёстой гэж. Тэгэж болохгүй. Хоёлаа өмнө нэг муу зүйлийг санаа дийлээ гэсэн нэвтрүүлэг хийжсэн да. Тий. Тэрэн дээр ч гэсэн яг хоёлаа дуу захиасан шүү дээ. Тий. Мог санаа дийлвэл мондог хөхөт болно шүү гэх тий. Тэгээ яг тэрэндээ адилхан бид нар хүмүүст өгөхдөө бас сайнаар өгөх хэрэгтэй байхгүй юу? Жинхэнэ өглөг, жинхэнэ сайхан сэтгэл, жинхэнэ өгөөмөр сэтгэдэг бол хизээж өгж байгаа хүнээсээ буцаагаад хариу нэгдэггүй. Шүдэрхийн. Би хариу нэхгүй. Гэхдээ би дэвтэргүй олчлоо шүү яах вэ? Харин тэгээ би чамд гоё шин дэвтэр өгөө гэж татчихсан. Тийм шүү. Би сайн өгöd биш, муу өгт шиг зангаагаад яаж отгоог буруу зүйл хийх вэ гэж бодсоор байгаа. Тэрийг юусоо анзаараагүй юм бэ? Нэстэггүй би чамд дэвтэр өгөхдөө буцааж хизээ захиж чамаас дэвтэр авахааргүйгээр бүр өгнө заяа. Тийм үү? Баярлалаа. Дэвтэр буцааж өгөхгүй байсан ч зүгээр би ерөөсөө гомдохгүй бас нэстэггүй надад миний дэвтэр буцаагаад өгөөсэй. Яагаад миний дэвтэр өгөхгүй байгаа юм болоо? Ямар зөв юм байна гэж би бодохгүй заяа. За. Гэхдээ шүдэрхээ. Би чамд гоё юм өгнө. Гэтэ бас хариу нэхгүй тийм ээ? Эсвэл энэ чинь бас яг жинхэнэ өгөөмөр сэтгэд байхгүй юу? Тэгвэл шүдэрхээ. Би тэр бусдад өгөөд нь шүү. Шинэ би отгоод өгсөн. Тэгээд би өгөөд ах юм бол эний бүх юм дуусчих юм шүү. Эсвэл чи отгоод өгсөн тийм ээ? Би бас чамд өгч байна. Тэгэхээр чамд байгаа л байгаа зү. Чи бусад ямар нэгэн зүйлийг өгсөн ч гэсэндээ бусад хинээс чамд ямар нэгэн зүйл ярьж л байгаа байхгүй юу? Тэгвэл шүдэрхэн чи дэвтэргүй болчлаа шүү. Надад тусгаараа дэвтэр бас өндөө хүмүүс гэсэн болохоор надад дахиад цаана хоёр шин дэвтэр байгаа. Тэгвэл тэр дэвтэр өгсөн хүмүүс чинь дэвтэргүй болчлаа шүү. Тэр дэвтэр өгсөн хүмүүс дэвтэртэй байгаа болохоор бус дэвтэр өгсөн бахаа нэстэг. Тийм үү. Тэгээд жишээ нь 3 хүн байлаа гэж бодоход гурлаа тойроод нэг нэгэндээ өгөөд байгаа тайлах юм байна шүү, тийм ээ? Яг зөв. Гэтэ шүдэрхээ. Би нэг зүйлийг ажигласан. За. Харамч хүнд хүмүүс юм өгөх дургуун байлээ. Тгийж таньдаггүй. Тэр хүн чинь харамч болохоор бусад хуваалцдаггүй болохоор за энэ нөхсөн ч гэсэндээ энэ бусад хуваалцах юм чинь өгөөж яах юм бэ гэж боддог байхгүй. Харин бусад өгдөг хүмүүс олон хүмүүс альва зүйлийг ямар нэгэн зүйлийг өгөх чин хүсэлтэй байдаг. Тэгэхээр шүдэрхээ чи намайг өглөгч байсан талаа надад өгж байгаа юм тийм ээ? Яа гоё юм бэ? Одоо харин энэ 3 чиний дэвтэр тооны чин дэвтэр байна. Монголын чин дэвтэр байна. Орон дэвтэр байна. Баярлалаа. Одоо чи дэвтрээ отгоогоос нь хийх хэрэгтэй байлоо хэрэггүй байлоо? Үгүй би маргааш очиод отгоо найзаа би тэр дэвтрээ явахаа болцоо. Чи надад өргөө шүү 50% явж олно гэж хэлнэ. Баярлалаа
Баярлалаа. Нэстэггүй чи үнэхээр амархан ойлгодог болохоор би чамд аливаа зүйлийг тайлбарлаж өгөхтэй дуртай байдаг. Тийм үү. Шүдэрхээ чи харин үнэхээр ойлгомжтойгоор гой тайлбарладаг болохоор би сонсох дуртай. Манай үзэгч найзууд ч гэсэн ойлгож авсан байхаа гэж бодож байна. Найзуудаа өгдөг гэдэг бол хизээж хариу нэгтгэхгүй юм шүү. Тийм болохоор хин нэгэнд өгөхдөө хизээж битгий хариу нэгэж байгаарэ. Тэгэх юм бол бид биндөөгөө ингээд зарим хүмүүс баг авснасаа илүү их өгдөг бах тий. Тэгээд ингээ өгөөд тэгсэргээд бүгдээрээ гоё элбэг хангалуун байдаг байх нь ш. Нэгд нь ингээд амар олон дэвтэр бодох юм. Тэр нэг л дэвтэр хэрэглэх бусдыг нь хэрэглэхгүй байгаа л юм тийм ээ. Тийм болохоор өөртөө байгаа илүү зүйлсээ бусдад өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгснээс бүгдээрээ гоё дэвтэртэй хагаад бүгдээрээ хамт сураад тэгээд бүгдээрээ найзууд болоод том болох юм бол бүгдээрээ хамт ажилладаг болоод тэгээд хамт амжилтанд хүрнэ. Тийм бай тийм ээ. Тэгэхээр хөмөр байна гэдэг бол үнэхээр гоё зурстгэл байх шүү найзуудаа. Найзуудаа өгөх нь авахаасаа илүү ерөөтэй шүү. Тийм учраас та нар өөрсдөө хэрэгэлдэггүй бас хэрэг болдог ч гэсэндээ өөрхийн нэг нь хэрэгтэй байгаа бол бусад өгч байгаарэ. Хариу нэхэж болохгүй гэдгийг сайн ойлгоорой, мартаж болохгүй шүү. Найзуудаа өнөөдрийн мөнхийн хаатхан нэвтрүүлэг хариу нэгтгэгүй өгөлгийн тухай хүүхдэд та бүхэндээ ярилцаж, хуваалцаж бас хариу нэхэлгүйгээр хин нэгэн төгхийг уриалж байна. Ингээд найзуудаа хариу нэхгүйгээр мөрөдөлтөө нисцгээе. Найзуудаа хариу нэхэхгүйгээр бусдад өгч харанхуйч гэрэлтээ. Хааны хүүхдүүдээ баяртай.